Говьолтой аймгийн Дарив сумын Харьяат Монгол улсын Гавьяат эдийн засагч Намжимын Содном Эренцэнгийн хавхаар агнах аран шин өгүүлэг. Хайр таав Намжимынхаа дурсгалд зориулв. Зуны 3 сар энэ нутгийн хүн малын зоо тэнийж бие сэтгэлийн алжаалаа тайлдаг нутг нь Даривын нурууны 2 том тахилгад хайрхан гүнгээгийн овооны энгэр түшиж дээлэг хайрхны хорбойд шурган цэлих 3 яргаайтын эх билээ. Өнгийн цэцэг өрсөлдөн өндөл зөгш ганхаж зүлэг ногоо зулсан ноос шиг хөвсөлзөн мандах нарнаар гоёл чимэг шиг бөнжгөнөх сувдан шүүдэр хүм малын хөлөөр тод ногоон зурус жим татуулан нар хөөртөл хаанигтэй явган манан тэгдэж ятан байх. Хэдэн 100 жил нутгийн олон түмэн мал сүрэг 3 яргаатынхаа зүлэг ногоон дэвжээг талхчин тамгалж хүүхэд багчуудын гин гон нэлэх төлийн цангинах дуугаар мэлажугааг хэнч үл мэдэх бөгөөд нутгийн хилиндээс алхаж хүний газар хүний хошуунд хэд хонсон хүл 3 яргаатын эхэ эгэл биеийн эдэс нэг хэсэг сэтгэл зүрхэндээ тээж явдгаа ухаарна. Нутгийн анчин намба насара шахуу 3 яргаатын ихэр хөндлөн гулдад ахиж яваагийн нэгэн боловч тэрний суух нь явхаасаа их явх цаг тодорхой бус таас өвөр бүц. Тарвхны өглөөний болон оройн гарааны цагаар намба 3 яргаатын ихний малын хөлөө зайдуу айл амтэн цөөнтэй ар хавцлын үсрүү үхэр чулуутай толгодын аль нэгэн дээр тэрлэгнийхээ онгож ганцсан тал мөрөнд төөнөх нарны түм бомон цацаргийг наадуулж хамрынхаа тамхинаас халбгаар 2 хурууныхаа завсар овоолон хаяа шуналтайгаар сорон дурандаж тухлан суух. Тарвганы гарааны үеэр анчин хүн содон чихтэй цагаан хувцас өмсөн ганц нэг өнгийн цөөрөгэтэн өнгөж даллуур далалсан шиг шогшиж явдаг бол намба сууж үйдэг хавхны анчин. Эгэнсэн хэвс шиг алгалан дунаартай 3 яргаатынхаа эхэнд энд тэнд хотоороо налайн бэлчих мал сүрэг хөндлөн гулдад ахилдах хотлоолны хаанаг анзаарч 100 цагийн байгалийн сайхныг бишрэн ангийн мөр мөшгөн дурн тавин суухад намбагийн өвөл хаврынх нь харшаа гарч хайтаар нь арилах шиг болно. Хэдэн тарвга дошоо дурандаа суучхаараа орчин тойрноос бүр тасарч булгийн хүйтэн усаар шүршиж бүдүү мунаарч цохиж байсан тоохгүй л байх хүндээ. Дамб намбагаас айсан тухайга ингэж хуучиллаа. Би дунд яргаатын ихээр хонь хариулж явлаа. Шар дэвсгийн хой тамбар дээр намба хавцал тийш юм дурндан суугаад л бай. Хоньны хүнд ямар хийх ажил байх вэ штэ? Хоньоо тогтоочход намбагийн дэргэд хурч очлоо. Намба намайг гэрснийг өөр мэдсэн шинжгүй хүд инээгээ дурн таатал байх юм. Би гайхан сайн байна уу намба гэхэд хэсэг чимээгүй байснаа мэндийн зөрөөчгүй тарвага туйлж байна гэдэг байгаа. Ухаан санаа нь муудаа юу да гэж би айн хоолхон сууж нүүрнүүдээ царай зүсийн ажиглавал зүгээр байх юм. Намба нүднээсээ дурангаа салгалгүй тарих гоцгор улаан хадны доо дэнгэрлүү дуранд гэлээ. Би ямар ан хийх вэ? Адуу малал дурандж явснаас тарвга зурм дурандж яваагүй нэгэн намбагийн заасан энгэрлүү дурандлаа. Жижиг ногоон хонхорт нэг тарвга хавхтайгаа ноцолдон баяжадан өнхөрч үсэрч цовгорон эргүү мал шиг нар буруу тойрчгүйгээд ёс тойлог үнгүй жүжиг тоглож байх юм. Намайг яага тойрч дахиад байгаа юм бэ гэхэд
баруун урд хөлөөрөө хавханд орсон тарваг нар буруу тойрч туйлдгийм. Одоо ядарч омгон дарагдаад байгаа нь. Хавханд анх ороод яаж тэнгэр газар нийлүүлэх гэж байсныг чи харсангүй л дээ. Таны хавх уу? Тийм ээ, миний хавх. Тэр дээд талынх нь бор доошинд 2-3 хашир тарваг байдгийм. Нэг нь сая гэн алдлаа. Гү та хурд аваач ээ. Тэр хаахолдох буцах замдаа аваад явъя гэдэг байгаа. Намбагийн зэвсэг нь 10 гаруй хавх. Тэдэндээ ёстой ам. Тэднийхээ хааш хараншин амжилт бүтээлийн он жилтэй нь андахгүй мэднэ. Зарим хавх нь өвгөд эцэс нь өвлөгдөн 2-3 үе дамжсан гэж бодох. Хэдэн хавхны хараа нугсыг арчилж тослогоос ахуулаад сэлбэхтэй бие сэтгэл цаг заваа мартах нь эдээ эдэлж бас хайрлаж чаддгийн шинжгэлтэй. Арга хавцлын ихээр хэдэн доош тарвгыг нас хүйсээр нь алганы хээшгээ мэддэг тул өдөр бүр дурангаар бараг хонжлон хариулж бүртгэн өчигдөр баалдан хэцийн тавсан гар шогшоод байсан хөтлийн доошны шар хазрыг намнаад явж гэх юм уу. Тавсангийн доошны тарвга нэгээр нэмэгдэж гэж урд энгэрт нэг сувай тарч тэр үчлээд байсан ирээд нийлдсэн байна гэж ярьж суух. Гарааны цаг өнгөрөхөөр бүх хавха эргэж тойрохгүй, тоото хэдийн эргэчээд ганцхан хоосонгүй, илүү дутуу юмдээ сэтгэл хоёр дахгүй гэрийн зүгшогшно. Тэрэнд хавхаар тарвга агнах өвөг дээдсээс өвлсөн туршлага байхаас энэ талаар номын дуу сонсон нь үгүй л дээ. Гэхдээ тухайн цаг үеийн нөхцөлд зохицуулан хавх зүг харгана өөр ааш нь олдохгүй хүн шиг олон янз. Ичээн дээр нэг өөр, олон мөндөлтэй буюу хашир бүрэгтэй нүхэнд бас нэг өөр, ихрлүүлж, өгтүүлж, цооноглож, дуудаж зүйх гэж хэд хэдэн янзаар хавхаа тавина. Бараг зүүсэн хавхвар нь өдөр өнжөөд хишигтэй байхыг харахад арга барил нь зөв тарвганы ааш харин шиг мэдээдэж байх шиг. Тарвга ногоонд гүйцэд цадаагүй, тарих сүүлэнд хар сор бүрэн суугаагүй үед эсвэл ичиг төгсөн намрын тунд сарын цагаан хэрв нар зусаал нүхний аль нэгийг сэндичин ухаж хөх аргалаар дулаалан хавхаа зүүн хашир бүрэх бүүхэл эргүү цагаан гэх мөндөлж сэжиглэн тойрчгүйхээр нойтон чигтэй шороогоор тодоос тод өнгөлөн орхих жишээтэй. Маргааш нь хавх нь тарвахтай л байж байх нь сонив. Ийхүү хаашааш ханддгийн юм уу гэвэл бас үгүй. Хашир бүрэгтэй цөөхөн нүхтэй дошинд хавх зүгтээ салхины эсрэг талаас гэтэх шахам очиж дошны өнгөн шороог тусад нь хусан ялган овоолж хөрсөнд орох чигтэй нойтон шороог хормойлон хол азгаж хавхаан зүгээд хуучин хуурай хөрсөөр нь өнгөлөн хавх хаан зүүснийг тарвга бүүхэл хүн ажиглахааргүй болгоод дошны салхин тал руу нойтон аргал хомол үечин цацаж холдоно. Хүн чинь бузар муухай үнэр таймтан нойтон аргал хомоолын үнэр хүний үнэрийг арилган ариусгадаг юм гэж хуучлах. Тарвга хавхаар агнах нь тугалж сууж угаад хүртчихдэг зүйл биш ээ. Мундахгүй мөнгөнөж бүдэлж бухимдан бороо шороонд норж нүдүүлнэ. Мөндөл зурм хоёр хавхын ухаж малтан ил гаргаж намбааг хөөрхөн шоглож дөнгөнө. Мөндөл зурмнаас болгоомжилж хавхаа лав сайн онсолж хөх аргалаар хучин зүгээдэж набриггүй заримдаа мөндөл зүггүйтэн байж хавханд орчихсон нүд нь энэрлэрэн бүлтгнэж байх. Намба ажилгүй газраас ажил удсан амиа золиосолохыг хүссэн монд гэж тэднийг зэмлэн суллан хөөн. Муусай мөндлнүүд эр сайнда суларсан юм шиг сүр сархийн шороо тоос банархан нөхрүүг хомгүй давхан орхон тэрх. Алтан дэлхийн хишгийг амталж хүртэхээс олдсон бүхнийг аваад байж болдгүй юм аа. Орчин үеийн тарвагчдын үдэнд мөнгө харагдаад хурдан буурын цэцэр харсан бүгдээ цааш харуулж их нүнжиггүй загнах юм да.
Хавхаараа тарвгааг нэх үед авах аавч тавих хаан тавиж болдог учиртай шүү. Энэ нурууны хавхны анчин надаар төгснө гэж хаяа нэг санаалдан. Намбаг шоглдог амьтан байхаас гадна тэрний сэжгэлдэг амьтан бас байх. Энэ нь чогчог өмхий хүрэн хоёр. Хавх зүүж байхад чогчог дош тойрон чиг чаг дугуран хад шулуу дамжин болсон сун жиргэж байвал намба ховж саарл чалчаад байна эндээс хишиг хүрдэж чадахгүй үзээ гэж байх. Өмхий хүрэн нүхвэс нь тэр үжилж аваад хавхан дорвол тэр хавийн нүхний тарвга өөр тийш дайжихын зэрэгцээ. Уг хавханд нэг хэсэгтэл тарвга орохгүй гарна гэгч болно. Хавха аргал хомоолын утаагаар утаж хадасханд нар салхинд хэд хоног ил хайж ариутгахын тэр. Намбаг ихнэр нь хэрэр гэр хийж хэцэр дээр хийсэн амтан. Уул толгой дээр удаан сууж юу хийдэг байда. Тарвгалж байж идэггүй. Тамиг татаж хоосордгүй гэсэн үг байдаг да. Гэж өглөж байхад тэр ёор тоохгүй. Тэр жил хэдэн тарвганы арьс хоршоон тушаасан чиний нарийн цагаан орыг өргөн болгоо биздэ гэж хошгонон суун. Үнэхээр тэр намбагийн уул толгодын оройд өдөржин шахуу сууж дурндан ойрын үед болон иргэжил хавхаа хаан айлын үхэнд зүүж ямар тарвгааг нь хаан тавлан байгааг мэдэхгүй боловч нутгийн олон өвгөний хавхаар мэргэлсэн анчин гэж магтан ярьж байхыг нэг биш удаа сонссон болохоор эрэх биш нэгэн нарийн аргу хаан учир байна гэдгийг гадарлана. Намбаг хэдэн тарв ганцгандаа сүгсэл зуулан шогсоороо зуслангийнхаа эхний хөдөл дээр гарч ирэхэд бэрс гэдэг дөрвнүүдтэй халдар нохойн наранд нозоорон байгаа уул толгодыг сочиж өндөлцөл хэдэнтэй хуцаж гэрийн яндангаар харгалын цэнхэр утаа тэнгэр баганд нь суунаглаж байх нь өвгнийхөө ирдэг цагийг барагцаалан мэддэг болсон эхнэр нь цайга чанаж байгаа нь энэ билээ.